Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр бид горвожон, параллелограмм, трапецийн талбайг олох гэсэн сэдвийн хүрээнд хичээл үзэх болно. Эхлээд горвожны талбайг олж суръя. Тэгш өнцгтэн урд нь 14 cm, өргөн 8 cm байв. Ногоон болон цэнхэр дүрслүүдийн талбай тэнцүү. Тэгвэл дараах хоёр асуултын дагуу ярилцаарай гэсэн байна. За А нь болохоор тэгш өнцгт хэдэн дүрсээс бүтсэн бэ? Тэдгээрийг нэрлээрэй гэсэн байна. За тэгш өнцгт маань нийтдээ ногоон, улаан, цэнхэр буюу 3 дүрсээс бүтсэн байна. За эдгээрийг нэрлэвэл энэ ногоон горволжин маань тэгш өнцгтийн нэг булан дээр байгаа учраас ногоон горволжин маань тэгш өнцгт горволжин болно. Үүнтэй адилхан цэнхэр горволжин маань тэгш өнцгтийн нэг булан дээр байгаа болохоор цэнхэр горволжин маань тэгш өнцгт горволжин болно. Ногоон болон цэнхэр дүрсүүдийн талбай тэнцүү гэдгээс энэ улаан хэсгийн талбай маань улаан горволжин маань адилхажууд горволжин болно. Ногоон болон цэнхэр дүрсийн талбайн нээлбэр улаан дүрсийн талбайтай ямар хамааралтай вэ гэж байна. За энийг хэрчим татжээ. За уг хэрчим маань яасан бэ гэхээр энэ хэрчим маань талбайг тэнцүү хоёр хэсэгт хувааж байна. За ногоон болон цэнхэр хэсгүүдийн талбай тэнцүү гэдгээс яг огтлцож байгаа энэ цэгээр нь за цэнхэр шулуун татсан. За энэ шулуун маань талбайг тэнцүү хоёр хэсэг болгон хувааж байна. За үүнээс доотлолт нь нэг тэгш өнцөг, дээдлэлт нь бас нэг тэгш өнцөг үүсэж байна. За энэ үүсэж байгаа тэгш өнцөгт маань, дээдлийн тэгш өнцөгт маань ногоон болон цэнхэр гэсэн хоёр дүрслээс бүтсэн байна. За энэ тэгш өнцөгтийн нэг ороогоос хараад эсрэг ороод татсан энэ хэрчим маань уг тэгш өнцөгтийг тэнцүү хоёр хэсэгт хувааж байна. Талбай нь тэнцүү гэсэн. Үүнтэй адилхан энэ цэнхэр улаан хэсгийн талбай тэнцүү болно. За үүнээс бид юу харж чадж байгаа гэхээр ногоон болон цэнхэр хэсгийн талбай нээлбэр улаан хэсгийн талбайтай тэнцүү болно. Горволжныг тэгш өнцөгт болгон гүйцээж зураарай гэсэн байна. За тэгш өнцөгт болгоод зурвал за горволжны нэг ороогоос аваад энд хүргье. Мөн адилхан дахиад нэг хэрчим татъя. Геосамбарт дүрсэлсэн горволжны талбайг хэрхэн олох вэ гэж байна. За бид тэгш өнцгтийн талбайг мэддэг. За тэгш өнцгтийн талбайг яаж олох вэ гэхээр за нэг тал нь А, нөгөө тал нь Б гэж үзсэн бол уртыг нүргэнээр үржүүлж өгдөг. За үүнийг бүгдээрээ мэдж байгаа. За тэгвэл энэ тэгш өнцгтийн нийт талбайг нь олъё. Нийт талбай маань хэдтэй тэнцүү авах вэ гэхээр за нэг тал нь хэдтэй тэнцүү хэдэн нэгжтэй тэнцүү байна гэхээр 1 2 3 4 нэгжтэй тэнцүү байна. За өргөн хэдтэй тэнцүү авах вэ гэхээр 1 2 3 нэгжтэй байна. За энэ тэгш өнцгтийн талбай дөрвийг үржүүлэх 3 буюу 12 дахь тэнцүү байна. За одоо биднээс асууж байгаа зүйл маань юу гэхээр энэ хэсгийн талбай, энэ горволжны талбай хэдтэй тэнцүү байна гэж байна. За энэ хэрчим маань энэ тэгш өнцгтийг тэнцүү хоёр хэсэгт хувааж ан гэдгээс горволжны талбай маань 9 тэнцүү 9 горволжин маань 4-ийг үржүүлэн 3 хуваалган 2 буюу 6 дахь тэнцүү яах нэ. За одоо бид тэгш өнцгт горволжны талбайг олох томьёо гаргая. За өмнөх бодлогын хар бол юу вэ гэхээр тэгш өнцгтийн хоёр талыг нь үржүүлээд хоёр тухайвал тэгш өнцгт горволжны талбай гарч ирэх юм байна. За тэгвэл ерөнхийд нь юу гэж дүгнэх вэ гэхээр тэгш өнцгт горволжны талбайг олохын тулд хоёр талыг хооронд нь үржүүлж хоёр тухайж өгнө. За энэ маань нийт тэгш өнцгтийн талбайтай тэнцүү болно. За зурагт өгсөн горволжнуудын талбайг хэрхэн олж болох вэ гэж байна. За энэ бодлогыг бодохын тулд за нэг өндөр буулгая ороогоос нь. За хоёр тэгш өнцгт горволжны нээлбэр маань уг горволжны талбайтай тэнцүү болно. За тэгвэл за хоёулангийг бид цэнхэр болно шар өнгөөр зуръя. 23-ын талбайг.
За тэгвэл чар гурвалжны талбай юутай тэнцвэр болох вэ? Чар гурвалжны талбай маань за нийт гурвалжны талбай за цэнхэр хэсгээр цэнхэр хэсгийн талбайг S1 гэж авчээ. Чар хэсгийн талбайг S2 гэж авчээ. За тэгвэл бидний бодлого нь юу болох вэ гэхээр S1 буюу жижиг тэгш өнцгт гурвалжны талбай маань юутай болох вэ? За томьёог ашиглая. Хоёр талын уртыг нь үржүүлээд хоёр дахь хаагаад өгчвөл тэгш өнцгтийн гурвалжны талбай болно. За сүүрэн хэдтэй тэнцвэр байна гэхээр сүүрэн нь 1 1-тэй тэнцвэр байна. За өндөр нь хэдтэй тэнцвэр байна гэхээр 1 2 3 1-тэй тэнцвэр байна. Нэгийг 3-аар үржүүлээд хоёр дахь хаагаад өгчвөл S1-ийн талбай гарна. Үүнээс бидний хариу 1.5 болно. S1-ийн талбай. За одоо S2-ийн талбай юу болох вэ гэхээр S2-ийн талбай энэ чар хэсгийн талбай юутай тэнцвэр? Сүүрэн 1 2 3 1-тэй тэнцвэр байна. 3-ыг за өндөр нь 1 2 3 3-ыг үжигдэн 3-тай тэнцвэр болно. Үүнийг 2 дахь хаагаад өгвөл чар хэсгийн талбай гарна. За 3-ыг 3-аар үржүүлээд 2 дахь хаавал 4.5 гарна. За энэ хоёулангийн нийлбэр нийт бидний олох ёстой гурвалжны талбайтай тэнцвэр болохоор S1 дээр S2-ыг нэмэхээрээ 1.5 дээр 4.5-ыг нэмсэнтэй тэнцвэр болно. Үүнээс бидний хариу 6 байх нэ. За Б-г нь болохоор та нар өөрсдөө бий дааж бодорой. Гурвалжны оройгоос эсрэг талыг агуулсан шулуунд буудсан перпендикуляр хэрчмийг өндөр гэж гэрнэ. За гурвалжныг тэгш өнцгт гурвалжнуудад хувааж талбайг нь олж олно. За саяныхтай адилхан. За томьёо хэлье. За энэчнээс дурын гурвалжны хувьд талбайг нь олж болох томьёо гаргая. За энэ нийтдээ энэ том гурвалжны талбай маань хэдтэй тэнцвэр байна гэж асууж байна. За үүнийг бодохын тулд бид нэр дээдлийн орооноос А гэсэн орооноос өндөр буулгая. За нэг AH гэсэн хэрчим авчээ. За энэ AH маань H гэсэн урттай гэж авъя. За энэ талыг нь B гэж авчээ. Энийг C гэж авчээ. За тэгвэл за энэ эхний энэ гурвалжны талбай дээр үдсэн тэгш өнцгтийн талбайг нэмбэл нийт гурвалжны талбай гарах ёстой. Тэгвэл S нийт гурвалжны талбай маань юутай тэнцвэр байх вэ гэхээр за шууд бичээ. Хоёр талыг нь үржүүлээд хоёр тухайн. А-г А-шаар үржүүлээд хоёр тухайвал бодогдсон хэсгийн талбай гарна. За нөгөө талны болох уу гэхээр Б-г А-шаар үржүүлээд хоёр тухайснаа тэнцвэр болно. За үүнээс хоёулангийн сүүр нь 2-той тэнцвэр байгаа болохоор шууд нэмж олно. А-г үжигдэх нь H дээр нэмэх нь B-г үжигдэх нь H маань үүний хуваалгын 2-той тэнцвэр болно. За хоёуланд нь H байгаа юм чинь H-ыг хаалтнаад гаргажээ. Гаргавал A дээр нэмэх нь B-г хуваалгын 2 болно. За үүнээс одоо бид нар юу харж чадсан бэ гэхээр сүүрийн нийт уртын хэдтэй тэнцвэр BC хэрчмийн урт хэдтэй тэнцвэр юм гэхээр A дээр B-г нэмсэнтэй тэнцвэр болно. За сүүрийн урт нь А дээр B-г нэмсэнтэй тэнцвэр. Сүүрийг нь өндрөөр үржүүлээд 2 дахь хуваавал уг гурвалжны талбайтай тэнцвэр болно. За үүнээс альва нэг гурвалжны талбайг олохын тулд сүүрийг нь өндрөөр үржүүлээд 2 дахь хувааж өгөөд гурвалжны талбайг олж болох нэ. За гурвалжны талбайг олох гэсэн байна. За А гурвалж маань тэгш өнцгт гурвалжаа өгсөн байна. За тэгш өнцгт гурвалжны талбайг яаж олдог вэ гэдгийг бүгдээрээ өмнө бодсон. А тэгвэл тэгш өнцгт гурвалжны талбайг олохын тулд хоёр талыг нь үржүүлээд А бодлого маань 2 тухайж өгсөн тэнцвэр 6 cm-ийг 8 cm-ээр үржүүлээд 2 тухайгаад өгчвөл бидний олох ёстой талбай гарна. За үүнээс 6-г 8-аар үржихээр 20 48-ыг 2 тухайхаараа 24 болно. 24 cm квадрат болох нэ. За Б-г нь бодъё. Б маань юу болох вэ гэхээр гурвалжин өгсөн байна. Сүүр нь 12-той тэнцвэр, өндөр нь 8 cm-тэй тэнцвэр гэж байна. За тэгвэл бидний саяны олсон томьёогоо ашиглавал за энэ томьёо нь юу вэ гэхээр сүүрийг нь өндрөөр үржүүлээд 2 тухайвал гурвалжны талбайтай тэнцвэр болно. За тэгвэл сүүр нь хэдтэй тэнцвэр байна гэхээр 12-той тэнцвэр байна. 12 cm-тэй. Өндөр нь 8 cm-тэй тэнцвэр байна.
хоёулангийг үржүүлээд 2 тугаагаад өгчвөл бидний олох ёстой гурвалжны талбай гарна. Үүнээс 96 2 тугаахаараа 48 cm квадрат болох нэ. Бидний олох ёстой гурвалжны талбай 48 cm квадрат байсан байна. Зурагт өгсөн гурвалжнуудын алийг нь бодоход их будаг орох вэ гэж байна. За энийг бодохын тулд А-г модыг А гурвалжны талбай юу болох вэ гэхээр энэ хажуу талыг нь сүүргээд сэтгэе. Тэгээд эндээс орой буулгая. Өндөр буулгая. Энэ өндрийн хэрч маань нөгөө талаасаа энэ хэрчмийн урттай тэнцөө параллель дөрөө. Энэ хэрчмийн өндөр нь хэдтэй тэнцүү байна гэхээр S тэнцөө өндөр нь 1 2 3 4 нэгжтэй тэнцүү байна. Сүүрэн хэдэн нэгжтэй тэнцүү байна гэхээр 1 2 3 4 5 6 7 тэнцүү байна. 4-ийг 7-оор үржүүлээд 2 тугаагаад өгчвөл А гурвалжны талбай гарна. Үүнээс 4-ийг 7-оор үржүүлээд 2 тугаахаараа 14 болно. За Б-г бодъё. Б гурвалжны талбай юутай тэнцээ? Сүүрийг нь өндрөөр үржүүлсэндээ тэнцээ байна. Сүүрийн хэдэн нэгжтэй тэнцээ байна гэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 нэгжтэй тэнцээ байна. Өндөр нь хэдэн нэгжтэй тэнцээ байна гэхээр анчнаас нэг өндөр буулгачээ. Энэ өндөр маань 1 2 3 4 5 нэгжтэй. Одоо яг ороогоос нь яг параллель өгөхөөр гэсэн үг байна. 5 нэгжтэй тэнцээ байна. Тэгвэл сүүрийг нь өндрөөр үржүүлээд 2 тугаагаад өгчвөл бидний олох ёстой гурвалжны талбай гарах нэ. Эсийг 5-аар үржүүлээд 2 тугаагаад өгвөл бидний олох ёстой гурвалжны талбай гарна. Үүнээс 22.5 гарна. За В маань юу болох вэ гэхээр тэгш өнцгт гурвалж байна. Тэгш өнцгт гурвалжны талбайг бид нар амархан олж чадна. Яг тэгш өнцг үүсгэж байгаа энэ өнцгийн хоёр талыг нь хооронд нь үржүүлээд 2 тугаагаад өгвөл уг гурвалжны талбайтай тэнцээ болно. 1 2 3 4 5. Сүүрэн 5 нэгжтэй тэнцээ байна. Өндөр нь 1 2 3 4 5 6. 6 нэгжтэй тэнцээ байна. Үүнээс 5-ыг 6-аар үржүүлээд 2 тугаагаад өгчвөл Б гурвалжны талбай гарч ирнэ. 5-ыг 6-аар үржүүлээд 2 тугаагаад өгчвөл 15 гэж олно. Үүнээс бодлогын нөхцөлийг харъя. Нөхцөл маань юу гэж өгсөн бэ гэхээр зурагт өгөгдсөн гурвалжнуудын алийг нь бодоход их хэмжээний будаг орох вэ гэхээр 14 22.5-аас ба мөн адилхан 15-аас их байгаа. Энэ чинь хамгийн их талбайтай 22.5 болно. Одоо параллелограммын талбайг олж суръя. Зурагт өгөгдсөн тэгш өнцгтийн урт нь 18 cm, өргөн 12 cm ба адил хажууд цэнхэр гурвалжнуудын суурь нь 12 cm байв. Цэнхэр гурвалжны талбай нь цагаан хэсгийн талбайтай тэнцүү бол дараах 4 асуултанд хариулаарай гэсэн байна. Нийт тэгш өнцгтийн талбай хэдтэй тэнцүү байна гэж байна. Тэгш өнцгтийн талбайг олъё. Үүнийг бид нар амархан олж чадна. Тэгш өнцгтийн талбайг олохын тулд уртыг өргөнөөр үржүүлсэндээ тэнцүү болно. Урт нь 18-тай тэнцүү байна. Өргөн нь 12-тай тэнцүү гэдгээс 216 cm квадраттай тэнцүү болно. Улаан гурвалжны талбайг олох гэж байна. Улаан гурвалжны талбайг олъё. Улаан гурвалжныг S гурвалж гэж авчээ. Үүнийг олохын тулд цэнхэр хэсэг маань адил хажууд гурвалжин гэдгээс сүүрэн болохоор 18-нд тэнцүү 2 хэсэгт хуваагдах юм байна. Үүнээс нэг гурвалжны сүүрэн болохоор иштэй тэнцүү, нөгөө гурвалжны сүүрэн мөн адилхан иштэй тэнцүү болно. Нэг гурвалжны тэгш өнцгт гурвалжны талбайг олохыг өмнөх бодлогуудад ярилцсан болохоор тэгш өнцгт гурвалжны талбайг олохын тулд хоёр талыг нь үржүүлээд 2 тугааснаа тэнцүү болно. Ишийг 12-оор үржүүлээд 2 тугааснаа тэнцүү. 54 cm квадрат болох нэ. Нийтдээ улаан гурвалж маань 2 байгаа учраас нийт улаан хэсгийн талбай 2-ыг үржүүлэн 54 cm квадраттай тэнцэнэ. 108 cm. Б-г бодъё. Б маань юу болох вэ гэхээр цагаан хэсгийн талбайг олох гэж байна. Бодлогын нөхцөлийг харъя.
цэнхэр гурвалжийн талбай цагаан хэсгийн талбайтай тэнцүү гэж өгсөн байна. Тэгвэл бид нэр нийт талбайгаас улаан хэсгийн талбай хасч өгвөл цэнхэр болон цагаан хэсгийн талбай гарна. Үүний хоёр дахь байгаад өгчвөл бидний олох ёстой цагаан хэсгийн талбай гарна. Нийт талбай маань 216 cm квадрат байсан. Үүнээс улаан хэсгийн талбай 108 cm квадраттай тэнцүү байсан. Тэнцүү энэ хасаад өгчвөл 108 cm квадраттай тэнцүү байна. Энэ талбай маань цэнхэр болон цагаан хэсгийн талбайтай тэнцүү. Хоёулаа тэнцүү гэдгээс цагаан хэсгийн талбай 108-ыг 2 дахь баастай тэнцүү байна. Үүнээс 54 cm квадрат болно. Нөгөө талаасаа цэнхэр хэсгийн талбай мөн адилхан 54 cm квадрат болно. Г модэ. Г маань юу вэ гэхээр цэнхэр гурвалжины өндрийг дуусаас оолох гэсэн байна. Цэнхэр гурвалжин маань сүр нь 12 гэдэг өгсөн байна. Бодлогын нөхцөлийн 10 бол, зургийн 10 бол. Тэгвэл өндрийг олохын тулд гурвалжины талбайг яаж олох тухай бодлогыг санаа. Гурвалжины талбайг олохын тулд сүрийг нь өндрөөр үржүүлээд 2 дахь баастай тэнцүү. Сүр нь 12 гэж өгсөн байна. Үүнийг өндрөөр үржүүлээд өндрийг нэг ашигт авчээ. 2 дахь байгаад өгчвөл цэнхэр хэсгийн талбай гарах ёстой. Гэхдээ цэнхэр хэсгийн талбайг бид нар мэдж байгаа 54 cm гэж. Үүнээс А-шиг олбол 12-ыг үржүүлэх нь А-ш тэнцүү 2-ыг үржүүлэх нь 54 буюу 108 болно. Үүнээс А-ш тэнцүү штэй тэнцүү байна. Цэнхэр гурвалжины өндөр нь 9 cm тэнцүү байна. Дараагийн бодлого нь ногоон болон улаан дүрсүүдийн талбай тэнцүү байв. Тэгвэл тэргээрийг нэрлээрэй гэсэн байна. Нийтдээ уг дүрс маань ногоон, чар, улаан буюу 3 дүрсээс бүтсэн байна. Тэдгээрийг нэрлэвэл энэ ногоон гурвалж маань тэгш өнцгтийн нэг уулан дээр байгаа юм чинь тэгш өнцгт гурвалжин болно. Үүнтэй адилхан улаан хэсэг маань тэгш өнцгтийн нэг уулан дээр байгаа юм чинь бас тэгш өнцгт гурвалжин болно. Нөгөө талаасаа ногоон болон улаан дүрсүүдийн талбай тэнцүү гэж байна. Хоёулын өндөр нь тэнцүү байна. Өндөр нь тэнцүү байна гэдгээс тэгш өнцгтийн хоёр сүр мөн адилхан тэнцүү болно гэсэн. Хоёулаа тэнцүү гэдгээс энэ хоёр урт маань хоорондоо тэнцүү орно. Энэ хоёр урт маань. Энэ хоёр урт маань тэнцүү. Нөгөө талаасаа параллел. Мөн адилхан тэгш өнцгтийн энэ хоёр тал нь нэг нэгэнд параллел байна. Үүнээс параллелограмм маань эсрэг хоёр тал нь нэг нэгэнд параллел байдаг дөрвөн өнцгтийг хэлнэ. Чар хэсэг маань параллелограмм байх нэ. Б модэ. Б маань юу болох вэ гэхээр зурагт олж чадах түвшин талбайг оол гэж байна. Ногоон хэсгийн талбай юутай тэнцүү авах вэ гэхээр ногоон хэсгийн талбай өргөн 12-тай тэнцүү байна. Сүр нь энэ улаан хэсгийн сүртэй тэнцүү учраас 10-тай тэнцүү болно. Ногоон хэсгийн талбай тэгвэл 12-ыг 10-аар үржүүлээд 2 дахь баастай тэнцүү байна. Үүнээс 60 cm тэнцүү байна. Улаан хэсэг маань үүнтэй тэнцүү гэдгээс ногоон хэсгийн талбайтай тэнцүү гэдгээс улаан хэсгийн талбай мөн адилхан 60 cm квадраттай тэнцүү байна. Тэгвэл одоо чар хэсгийн талбай болоо. Чар хэсгийн талбай юутай тэнцүү авах вэ гэхээр нийт талбайгаас цааны ногоон болон улаан хэсгийн талбай харж өгвөл чар хэсгийн талбай гарна. Нийт талбай маань юутай тэнцүү байна гэхээр өргөн нь 12-тай тэнцүү байна. Сүр нь 15-тай тэнцүү байна. 12-ыг 15-аар үржүүлэхээр 180 cm квадрат байх нэ. Үүнээс шар хэсгийн талбай 180-аас 2-ын нийлбэр 60-ыг нэмэхээр 120, 180-аас 120-ыг хасахаараа 60 cm квадраттай тэнцүү байна. Үүнээс шар хэсгийн талбай 60 cm квадрат болохны нөгөө талаасаа гурвуулгын талбай тэнцүү байна. Параллелограммын талбайг олохын тулд өмнө судалсан ямар дүрсүүдийг ашиглаж болох вэ гэж байна. Өмнө судалсан бид нар гурвуулжныг мэдж байгаа, тэгш өнцгтийг мэдж байгаа.
За энэ чинь тэгвэл нэг өндөр буулгаад гурвалжин болгоод авч болох юм байна. Мөн адилхан дахиад нэг өндөр буулгаж орно. За зурагт өгсөн параллелограммын талбайг хэрхэн олж олох вэ гэж байна. Яг энэ нэг хэсгийг эхний нэг тэгш өнцгний талбайг, тэгш өнцгт гурвалжин талбайг S1 гэд авчээ. S1 маань юутай тэнцвэ гэхээр сүүр нэгтэй тэнцвэ байна. Хажуу тал нь өндөр нь 2-той тэнцвэ байна. Нэг 2-оор үржүүлээд 2 дугаарт тэнцвэ орно. Нэгтэй тэнцвэ байна. За квадратын талбайг олъё. Үүнийг S2 гэж авчээ. Квадратын талбай маань 2-ыг үржүүлэх 2-ыг хуваалгах 2-ыг үржүүлэх 2-той тэнцвэ орно. Тэнцвэ 4-тэй тэнцвэ байна. S3 буюу үндсэн гурвалжины талбай олъё. Үндсэн гурвалжины талбай маань 1-ийг үржүүлэх нь 2 хуваалган 2-той тэнцвэ орно. Нэгтэй тэнцвэ байна. За нийтдээ параллелограммын талбай 1-ээр 4-ийг нэмээд 1-ийг нэмээд 6 нэгчтэй тэнцвэ байна. 6 см квадраттай тэнцвэ. За параллелограммын талбайг хэдэн аргаар олж олох вэ гэж байна. За энийг нэг арга гэж авъя. Нэг арга гэж авбал нөгөө талаас ямар аргууд байж олох вэ гэхээр энэ нэг ороог энд холбоод 2 гурвалжин үүсгэж орно. Үүнээс нэг гурвалжины талбайг олоод 2 тугаагаад өгчвөл бидний олох ёстой параллелограммын талбай болно. За нөгөө талаас ямар арга байж болох вэ гэхээр энэ ороог ийшээ холбоё. Квадрат болгоод тэгш өнцгт болгоод энэ хэсгийн талбайг хасаад өгчвөл бидний олох ёстой параллелограммын талбай гарч ирнэ. Параллелограммыг тэгш өнцгт болгон гүйцэж талбайг нь олж орно гэж байна. Параллелограмм нь оройгоос эсрэг талыг агуулсан шулуунд булгасан перпендикуляр хэмжээг түүний өндөр гэж хэлнэ. За араараа хүүхдүүд энэ нэг хэсгийг параллелограммын нэг хэсгийг өндөр буулгаж агаад тэр хэсгийг тасалж аваад нөгөө талд нь залгаад тэгш өнцгт үүсгэж орно. За тэгээд бид нар тэгш өнцгтийн талбайг олж чадна. Тэгш өнцгтийн талбайг яаж олж чадах вэ гэхээр suurийг нь өндөрөөр үржүүлж байгаа. А тэгвэл нөгөө талаасаа параллелограмм маань яг тэгш өнцгтэйгээ адилхан талбайг нь олж болох нэ. Suurийг нь өндөрөөр үржүүлэхээр параллелограммын талбайтай тэнцвэ болно. Параллелограммын талбайг олохын тулд параллелограммын талбай нь suurийн уртыг өндөрөөр нь үржүүлсэнтэй тэнцвэ орно гэж байна. За тэгвэл дараах бодлогуудыг ярилцаад одоо параллелограммын талбайг оол гэсэн байна. За параллелограммын талбай нь юутай тэнцвэ байна гэхээр suurийг нь өндөрөөр үржүүлсэнтэй тэнцвэ. А-г үржүүлэх нь H-тай тэнцвэ. За тэгвэл А бодлого маань юу болох вэ гэхээр сүүр нь 10-тай тэнцвэ байна. Өндөр нь 5.6 cm-тэй тэнцвэ гэж байна. За үүнээс нийт талбай маань хэдий тэнцвэ болох вэ гэхээр 56 cm квадраттай тэнцвэ байна. За B бодлого маань юу болох вэ гэхээр S тэнцвэ сүүр нь хэдтэй тэнцвэ байна. 4-тэй тэнцвэ байна. Өндөр хэдтэй тэнцвэ байна. 7.8 cm-тэй тэнцвэ байна. За хоёулангийг үржүүлээд өгчвөл 31.2 cm квадрат орно. B маань юу болох вэ гэхээр талбай нь suurийг нь өндөрөөр үржүүлсэн тэнцвэ. Сүүр нь 5-тай тэнцвэ байна. Өндөр нь 8-тай тэнцвэ байна. 40 cm квадраттай тэнцвэ байна. За G бодлого маань юу болох вэ гэхээр мөн адилхан suurийг өндөрөөр үржүүлсэн тэнцвэ. S тэнцвэ 7-г 10-аар үржүүлэхээр уг параллелограммын талбай гарна. 70 cm квадрат. D маань юу болох вэ гэхээр мөн адилхан suurийг өндөрөөр үржүүлсэн тэнцвэ буюу 6-г 5-аар үржүүлсэн тэнцвэ 30 cm квадрат орно. Жинхэнэ гурвалжины орой диагоналуудын огтлцны зэг дээр орчдог. Тэгвэл дараах хоёр асуултын дагуу ярилцаарай гэсэн байна. Тэгш өнцгтийг бүрдүүлж байгаа дүрсүүдийг нэрлээрэй гэж байна. Тэгш өнцгтийг бүрдүүлж байгаа дүрсүүд нь болохоор за өгүүлбэрийн харъя.
цэнхэр гурвалжны оройн диагоналуудын огтлолын цэг дээр очдог гэж байна. За диагоналуудын огтлолын цэг дээр очдог гэхээр уг тэгш өнцгтөд энэ 2 диагонал гэж нэг ороогоос хараад эсрэг ороод бүртгэх зай. За нөгөө талаасаа за 4 өнцгт маань 2 диагоналтай эргээс за энэ болно. Тэгш өнцгтийг бүрдүүлж байгаа төрсүүдийг хэлээрэй гэж байна. За диагоналуудын огтлолын цэг гэдгээс диагоналууд нь огтлолоороо тэнцүү 2 гэж хуваагдана. За нэгэсэндээ энэ зайтай тэнцүү. Нөгөө талаасаа энэ зайтай тэнцүү. За тэгш өнцгт юм чинь энэ дөрвөн зай хоорондоо тэнцүү болно. Үүнээс бидний энэ цэнхэр хэсгийн гурвалж маань адил хажууд гурвалж болно. Дараа нь үүсэж байгаа энэ талыг болохоор энэ цагаан хэсэг болон улаан хэсгийг болохоор трапез гэж хэлнэ. Тэгш өнцгт трапез гэж хэлнэ. За энэ нь болохоор трапез нь болохоор хоёр тал нь нэгэндээ параллел. Нөгөө хоёр тал нь болохоор нэгэндээ параллел биш байдаг дөрвөн өнцгтийг хэлнэ. За эдгээр төршийн талбайг олох гэж байна. За төршийн талбайг олохын тулд диагоналаараа тэнцүү 2 хэсэгт хуваагдана гэдгээс энэ цэнхэр гурвалжны өндөр нь болохоор сүүрийн хаяа хагастай тэнцүү болно. За энэ хагастай тэнцүү болно гэсэн. За сүүр нь 16 гэж өгөгдсөн болохоор гурвалжны өндөр 8 та тэнцүү болно. Үүнээс гурвалжны талбайг нь олбол 9 тэнцүү 9 гурвалж маань сүүрийг нь өндрөөр үржүүлээд 2 тухаас тэнцүү болно. За гурвалжны талбай 40 тэнцүү байна. За одоо адил хажууд гурвалжин болохоор энэ хоёр трапезийн талбай хоорондоо тэнцүү байна. За тэгвэл хоёр трапезийн талбайг олохын тулд нийт тэгш өнцгтийн талбайгаас адил хажууд гурвалжны талбайг хасаж өгөөд 2 тухайгаад өгчвөл нэг гурвалжны талбай гарч ирнэ. Нэг трапезийн талбай гарч ирнэ. За тэгвэл нийт талбай маань хэдтэй тэнцүү байна гэхээр нийт талбай маань урт нь 16 та тэнцүү. Өргөн нь 10 cm-тэй тэнцвэрээс өржүүр нь 160 cm квадрат. За нийт талбай маань 160 cm квадрат байна. За үүнээс трапезийн талбайг олъё. S трапезийн талбай маань нэг трапезийн талбай нийт талбайгаас гурвалжны адил хажууд гурвалжны талбай хасч өгье. За энэ гарсан хариуг 2 тухайгаад өгчвөл нэг трапезийн талбай гарна. 160-аас 40-ыг хасгаараа 120 өнөө 2 тухайхаараа 60 cm квадрат байх нэ. Трапезийн талбайг олохын тулд өмнө судалсан ямар төрсүүдийг ашиглаж олох вэ гэж байна. Трапезийг олохын тулд өмнө судалсан бид нар тэгш өнцгтөөр бодож олно. Аль эсвэл гурвалжны талбайгаар уг трапезийн талбайг тоотоож олно. За ингээд тэгш өнцгт гурвалжин зурж олно. За нөгөө талаасаа энэ тэгш өнцгт байхгүй гэвэл параллелограм хараа. За параллелограм болохын тулд эндээс доороос нэг нэгж дээдлэн нэг нэгж байгаа юм чинь доотлын сүүр мөн адилхан нэг нэгж байхаар. За ингээд параллелограм байгуулж олно. Нэг гурвалж нь параллелограмаараа байгуулж олно. За тэгвэл трапезийн талбайг ол гэж байна. Эхлээд параллелограмын талбайг олъё. Параллелограмыг улаанаар зуръя. Параллелограмын талбай юутай тэнцүү гэхээр S параллелограм маань сүүрийг нь нэгийг өндрөөр үржүүлсэнтэй тэнцүү. Өндөр нь хэдэн нэг гэхээр 1 2 3 4 нэгжтэй тэнцүү байна. Нэгийг 4-оор үржүүлэхээр бидний параллелограмын талбай 4-тэй тэнцвэрнэ. За одоо гурвалжны талбайг олъё. Бүхлээр нь гурвалжныг олжээ. Бүхлээр нь гурвалжны талбайг олбоод чараар зуръя. Чар гурвалжны талбай юу болох вэ гэхээр S гурвалжин маань сүүрийн хэдэн нэгжтэй тэнцүү байна. 1 2 3 нэгжтэй тэнцүү байна. 3-ыг өндөр нь 1 2 3 4
Сүрийг өндрөөр үржүүлээд 2 хуваахсандаа тэнцээ. Үүнээс 12-ыг 2 хуваасандаа тэнцээ гэхээр 6 гарна. Трапецийн талбай хэдэд тэнцээ гэхээр S трапец маань 4-дөр 6-г нэмээд 10-таа тэнцээ байх нэ. Дадлага ажил. Трапецээр тэгш өнцгт бүтээгээрэй гэж байна. За трапецээр тэгш өнцгт бүтээхийн тулд эхлээд трапецийг зурж авна. Дараа нь хоёр талаас нь дунд утсыг авна. За хоёр талын дунд утсыг олохын тулд за энийг нэг А хэрчим гэж авъя. А-орой. Энийг нэг Б орой гэж авчи. А-Б хэрчмийн яг голын цэг дунд утсыг авна. Нөгөө талаасаа мөн адилхан эсрэг талынхаа за энийг С тал, энийг Д тал гэж авчвал энэ хэрчмийн CD хэрчмийн яг дунд цэгийг авна. За энэ дээр байгаа хоёр цэгийг хооронд нь холбоно одоо. Хоорондоо холбонгууд B дүрсмэ гарч ирнэ. За энэ болно. Дараа нь трапецийн энэ дунд жигмаас доошогоо перпендикуляр татж байгаа. Перпендикуляр гэдэг чинь доошогоо доотлын сүрд 90 градус үүсгэх хэрчмийг хэлнэ гэж байна. Доотлын сүрийг авахаараа энэ хоёр хэрчм болно. За одоо энэ нэг будагдсан нэг хэрчмийг дээдлийн үлцэг хэсэгтээ залгаад өгчвөл тэгш үзэгтийн нэг тал гарч ирнэ. Нөгөө талыг мөн адилхан нөгөө хэсэгт залгаад өгчвөл бидний байгуулах ёстой тэгш өнцөг байгуулагдана. Трапецийг тэгш өнцөгт болгож гүйдэж талбайг нь тооцоолж авна гэж байна. Трапецийн талбайг нь олохын тулд дундаж жугмыг өндрөөр үржүүлж өгсөндөө тэнцээ болно. Дундаж жугам гэж юу хэлдэг вэ гэхээр хоёр сүрийн хооронд нь нэмж хоёр тухаас нь дундаж жугам болно. Түүнийг өндрөөр үржүүлэхээр трапецийн талбайдаа тэнцээ болно. За тэгвэл үүнийг ашиглаад трапецийн талбайг бодъё. За А бодлогыг бодъё. А бодлого маань юу болох вэ гэхээр S тэнцээ трапецийн суурьуд нь 4 нэмэх нь 10 хуваах нь 2 болно. Дундаж жугам болно. Үүнийг үржих нь өндөр гэж байна. Өндөр нь 6 гэж өгсөн байна. За үүнийг бодохороо бидний олох ёстой трапецийн талбай гарч ирнэ. 4 дээр 10-ыг нэмээд 2 хуваахаараа 7 болно. 7-г 6-аар үржүүлэхээр 42 cm² байсан байх нэ. За Б-г бодъё. Б бодлого маань юу болох вэ гэхээр за трапец өгсөн байна. Хоёр тал нь нэг параллел, нөгөө хоёр тал нь нэг параллел биш трапец өгсөн байна, тийм. За тэгвэл трапецийн талбайг нь олохын тулд сүрийг нь хооронд нь нэмээд 3 cm дээр 11 cm-ийг нэмээд 2 хуваагаад өндөр нь 8 гэж өгсөн байна. 8 cm² үржүүлж өгөхөөрөө B трапецийн хариу талбай гарч ирнэ. Үүнээс 3 дээр 11-ийг нэмэхээр 14 үүнийг 2 хуваахаараа 7 6 8-аар үржүүлэхээр 56 cm² болно. Б-г модой. Б бодлого маань трапецийн дундаж жугам өгсөн байна. Тэгвэл уг трапецийн талбайг нь ол гэж байна. За энэ талыг нэг А гэж авчээ. Дээд зүрийг нь Б гэж авчээ. За бидний олох ёстой талбай маань юу болох вэ гэхээр S тэнцээ А дээр нэмэх V хуваалг нь 2 үржих нь өндөр нь 12 ийм байх ёстой. За гэтэл А дээр нэмэх V маань юу болох вэ гэхээр А дээр нэмэх V хуваалг нь 2 маань 21-т тэнцээ. Дундаж жугам. За үүнээс шууд оронд нь бичээд өгвөл 21-ийг 12-д үржүүлсэндээ тэнцээ. 21-ийг 12-д үржүүлэхээр 252 болох нэ. За би дааж дараах 3 бодлогыг бодорой. Анхаарал тавьсан баярлалаа.